Монгол улсын мөнгөн тэмдэгт төгрөг нь биет байдлын хувьд төрийн өмч бөгөөд зөвхөн төлбөр тооцооны зориултаар ашиглах ёстой төлбөрийн баталгаат хэрэгсэлвэлээ. Гэтэл сүүлийн үед иргэдийн зүгээс төгрөгийг ялангуяа жижиг дүнтэй дэвсгэртийг сүсэг биширлийн зан үйл буюу лус савдаг тайлгаруулна хэмээн багцаар нь газарт болох суврах шүтээнд хийх, овоо тахлах агуй тавих, цуглаанд ашиглах, хүнсний захуудад худалдаа эрхлэгчид ялангуяа түүхийн мах, жимс ногоо борлуулагчид уг барааг барьсан гараараа цаасан мөнгө барих, нугалж базан халааслах, оймс түрээдээ хийн авч явах, бохирдуулах, хэртүүлэх, дээрэн зурах, бичигсэлэх, мансууруулах бодисд ашиглах зэрэг зохисгүй байдлаар ашиглах нь түгээмэл боллоо. Төгрөг нь Монгол улсын тусгаар тогтнол, түүх соёл, зан заншлын бэлэгдэл болж байдаг үнэт зүйл юм. Мөнгөн дэвсгэртийг үйлдвэрлэх, гүйлгээнд гаргах, тээвэрлэх, тоолох, устгах, энэ бүх процесст ашиглах машин, тоног төхөөрөмж, хүний хөдөлмөр, харуул хамгаалалт, хадгалах, барилга байгууламж зэрэг үе шат тус бүртээ өртөг зардал өндөртэй, цаг хугацаа их ордог, асар их хөдөлмөр билээ. Иймээс манай иргэд улсынхаа мөнгөнд тэмдэгтэд хүндэтгэлтэй хандаж, цэвэр соёлтой хэрэглэж хэвших, түүнийг хайрлах, жижиг дэвсгэртийг төлбөр тооцооны баталгаат хүчин төгөлдөр хэрэгсэл болохын хувьд зүй бусаар ашиглахгүй байх. Бэлэн мөнгийг хэтвч төрөвчөнд хийж хэвших, бэлэн бус төлбөр тооцооны хэлбэрийг сонгох, хүнсний захуудад худалдаа эрхлэгчид ялангуяа жимс ногоо, түүхийн мах борлуулдаг иргэд тухайн барааг барьсан гараараа цаасан мөнгө барихгүй байх. Ерөнхий боловсролын сургуулийн насныхан төгрөгийн үн цэнийг сурталчлан зөв хэрэглээнд сурахад иргэн бүр итгэх санаачлагтай ажиллах шаардлагатай. Баянгар аймаг дахь Монгол банкны салбар